Асуултаас. За гişүүдийн орон аймаар болон айлтгах. Генетик нөөцийн тухай юм ярихаар зэрэг нэлээд бодмоор юмнууд байна. Гэхдээ энэ байгаль цагууртан дасан зохицсон тэсвэр чанартай малан хадгалах тухайд ойлголт яваад байгаа юм. Ер нь гол суурь нь. За тэгээд одоогоор бол үйлдвэрийн хэсэг, үржлийн хэсэг, омог гэдэг нэг 59 мал байх шиг байна. Ер нь тийм үйлдвэр омог байгаад байх шиг байна гэж. Энэ үнийг аль аль бүс нутгуудад хөгжүүлэх ёстой вэ гэдэг юм их тодорхой зураглалаа гаргаж яг тэр лүгэн чиглэсэн бодлогын зохицуултал бид хийх ёстой. Энэ үнийг бид нэлээд анзаармаар байна. Энэ дээр одоо манай ямар хөө бодлого чиглэл байна уу гэж нэг юм зүйл. Хоёрдугаар сүргийн бүтцээ. Одоо өнөөдөр хардаа тэмээн дээр хээлтэгч 39%-тай. Адуун дээр 34%-тай. Үхэр дээр 39%-тай. Хонин дээр 44%-тай. Ямаан дээр 42%-тай л байгаа. Тэгэхээр бид яаж энэ малчтын орлогыг нэмэгдүүлэх үү? Яаж байгаль орчин гэдэг юм уу энэ бэлчээртэйгээ даацсан нийцэх үхээр зэрэг хээлтэгчийн эзлэх хувийн жинг эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Дандаа бог дээр бол бараг 65-аас 70 дөхүүлэх ёстой. Тэгээд өсвөр малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. Тэгж байж сая энд нэг зөв бүтэц бас малчтын орлого амжиргаа дээшлэх ёстой. Энэ тал руу одоо ямар анхаарал төвлөрүүлж байна вэ гэдэг асуудал. Төрөүний ярьсан юм дээр би тэр малын удмын сангийн үрийн банк гэдэг юм ер нь манайд одоо ямар хөө байна гэж. Тэр асуудал чухал байгаад байгаа. Энийг олон үйлдвэр омгийн малнуудын чинь баталгаат үрийн нөөц хадгалалт ер нь ямар хөө байгаа юм. Энэ л одоо биднүүсийн хамгийн гол аминд орох ёстой зүйл байх ёстой. Энэ үнийг л бид сэргээж авч явах ёстой гэж би бол энэ талаас нь асуудалд хараад байна гэж. Дараагийн нэг зүйл хэдүүлээ малаан давжаарч байгаа ашиг шин буурч байгаа тухай яриад байгаа. Магадгүй энэ нь үйлдвэртэйгэн гэдэг юм уу цус ойртолтойгоо холбоотой байхыг үсэхгүй. Гэхдээ миний бодлоор бол тижээлэндээ байгаад байгаа юм аа. Өсвөр маланд нь бид амьдаар нь борцолцоход байгаа улс байхгүй. Үндсэндээ хургаан, ишгэ, хавар гарангуут нь хатаачхад байгаа улс. Тэгэхээр энэ мал чинь өөрөө тэр хөгжлөө авч задралаа авч чадахгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мал тижээдэг арга ажиллагаа ер нь өвс тижээлийг бид зуд давдаг гэхээсээ илүү малын авсан тарах хүчний буурал алдалтыг багасгахад Бачарлагч нэмж асууя. Тэгэхээр энэ лүү чиглэсэн одоо бодлогын чиглэл, арга зүйн зөвлөмж, шинэ арга барилыг бий болгох тухай асуудал бидний хамгийн гол зүйл байгаад байх шиг байна. Гадны үнэтэй мал оруулж ирж чадчихээн. Бид хэд өдөрт 40 саадаг үхрээс энэ ч одоо нэг 23-4 саачхад хангалттай сааж байгаа тухай ярилцгаагаад байна шүү дээ. Инхээр чи яаж болох юм хэдүүлээ. Өртгөө нөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ тижээлийн уураг амин дэмийн зохистой байдал энэ үнийг авч үзэхгүйгээр энэ мал аж ахуйн салбарын хөгжлийн тухай асуудал ярихад нэг төвөгтэй болох байхаа. Энэ дээр одоо нэлээд онцгой анхаарах ёстой. Энэ дээр ямар байр суурь байна уу гэж. За адууны тухай түрүү нэлээд олон хүн ярьж байгаа юм лээ. Энэ жилийн баяр наадам Монгол адуун дээрээ явах ёстой хуулиараа. Тэрийг нь төрийн захиргааны төв байгууллага бүгдийг баталгаажуулсан байх тухай асуудалтай шүү. Тэгэхээр Бачарлагч нэмж. нэг жил ухраа гэж оруулж ирээд ухраалаа. Одоо үндэсний баяр наадмын тухай хуулийн тэр заалтыг ухраах тухай асуудал яригдах болно шүү. Энэ их гэмтэй шүү. Тийм учраас одоо энэ дээр ямар хөө ажил хийгдсэн бэ? За би бол харин тэр ажлын хэсэгт нь өөрөө байж байгаад энэ мөнгөтэй улсууд нь тэр улс улстай уралдгээ тэр тусгай ангиллаараа сумын баяр наадамд бол хэмжилтэн ч явна, үйлдвэрлэг байдалд ч явагдана. Тэгж байж энэ Монгол адууныг энэ фондыг хадгалж үлдэх ёстой. Уур амьсгалынхаа арин шинг даадаг адуу байх ёстой
гэдэг үүднээс тэр хуулинд бүр яг тэгж оруулсан. Харин манай энэ сумдууд дандаа миний сонгогдсон энэ төвийн бүсийнхэн бол тэр адууны үйлдвэрлэг байдал харахаан болоо зөвхөн хэмжээд уралдуулаад байгаа юм байлээ. Суманд энэ бол энэ нийтээрээ Монгол адууны байгалийн дан дасан цогцох төсвөр чанарыг муутгаж байгаа зүйлээ. Хурдан байж болно, сайн байж болно. За хэрэлөө. Зэнкэр сет. Тэр малын үйлдвэрлэг байдлын асуудал. Ер нь бүгдээрээ нэг хамтраад байнгын ороо санаачлаад байсан дарга Монголын адуун чиглэлээр мэргэжсэн бүх эрдэмтдээ суулгуулж агаад тэр мал аж ахуйн хүрээлэн байгаа шүү дээ. Үнэхээр Монгол адууг сайжруулах ёстой юм уу? Гадаад импортын адуугаар сайжруулах ёстой юм уу? Үгүй юм уу? Гэхдээ ер нь нэг шинжлэх ухааны дүгнэлт гаргуулад Монгол адууг гэвэл ямар адуу хэлэх юм, ямар байх ёстой гэдэг нэг юм жоо шинжлэх ухаанч хандчмаар байна. Энийг байнгын ороо санаачлаад нэг хилцүүл хийгээ нэг шийдвэр гаргуул яасан бэ гэдэг зүгээр санал байна. За нөгөө талаас энэ мал аж ахуйг нэгд бэлчээрийн тоо толгой өссөн, бэлчээрийн даас хэтэрсэн. Бэлчээрээс авах ашигшин багассан. За энийг одоо гол нөхөх юм бол таримлт хичээлээр эрсдлийг хаах буюу өвлийн төр хүндрэлттэй үед уурагт шимт хичээл, ногоон хичээл лэр одоо хангах асуудал байна. Тэгээ газар тариалан чи хөгжиж ээж өөрөө мал аж ахуй чинь энэ дээр тогтно гэдгийг л бүр хаана нэг бүр ойлгохч байна. Гэтэл бид нар чинь газар тариаланхын сая гол юм дээр бид нар сая ухралт хийгээд хууль унгаагаа хийчихсэн. Үндсэндээ Оросоос тэжээл худалдаж авъя, Оросоос гурил худалдаж авъя, Улаанбаатар авъя гэдгээл хуультай байж таад. Тэгэхээр энийг нэг яралтай засаад өгөөч. Газар тариалан хөгжиж ээж тэжээлийн аж ахуй хөгжин тэн дээр суурилж эрчимцэн гахаа дахиад шууны аж ахуй хөгжин хамгийн гол зорилт бол энэ төвлөрсөн хүн амын хүнсний хэрэгцээ хангана гэдэг асуудал байна. Жишээл одоо бид нар бэлчээрч аваа энэ 60 сая малынхаа дэлгэнд байгаа сүг тооцоод Монгол хүний сүүний хэрэглээ дэлхийн дунджаас 3 дахин их гээд байгаа статистикт дурддیں۔ А бод байдал дээр бид сүүсүн бүтээгдэхүүний 60%-ийг импортоор авч байгаа. Бэлчээрт байгаа тэр мал аж ахуйгаас төв суурин газрын сүүсүн бүтээгдэхүүний хэрэгцээ хангаж чадахгүй гэдэг нь тодорхой байгаа. Тэгэхээр төв суурин газрын хангахын тулд бид илүү ашиг шимт энэ сайлын байнгын одоо энэ барин малгайтай эрчимцэн аж ахуй руу орохоос арга байхгүй. Тэгэхдээ тодорхой ховд нь шүү дээ төвлөрсөн хүн амаа хангах. Тэр бодлого бас тусдаа явах хэрэгтэй байна. Энд нийцүүлсэн одоо Өрийн банк буюу Монгол улсын яг өөрийн язгуур тэр дэсвэр дэвчээр сайтай нутгийн омгийн хадгалах Өрийн банк бүрдүүлэх байдал муу байгаа. 18 оноос хойш энэ салбарт хөрөнгө оруулалт тавьж өгөөгүй. Бүр юмны язгуур суурь нь Өрийн аж ахуй юм. Малын хувьд ч тэр, ургамлын хувьд ч тэр. Тэр үр хөврөл, үр тарианы тэр үрийн нөөцийн асуудлыг бид нар нэг суураар нь манай байнгын ороо байнга анхаарч нэг жоохон шинжлэх ухаанчлал хандаад өгөөч гэдэг юм байгаа. Энэ дээрээс хөрөнгө оруулалт алга, энэ дээр шаардлагатай урсгал зардал байхгүй. Ингээд л байгаа ч биш байхгүй ч биш юм байдалтай нэг янз янзын юмнууд их манад байгаад байдаг. Цаг сунгаад өгөөч. Энквэсэт нэг тусангай. Улсын хэмжээнд цөм сүрэг гээд бараг аймаг болгонд цөм сүрэг байна. Бага нэртэй л юм байна. Сая ахаад ээж бүрэн бүх аймагт тойрсон ээж бүрэн шалгалж авуулаад дуусч. Харамсмаар юм үр дүн гарч байна. Хайрын хөрөнгө ашиглалт хамгаалалт ер нь их л сүрэг гарлаа. Энийг байнгын ороо би дараа нэг танилцуулнаа. Тэгэхээр ер нь бид нар Монгол улс өөрөө энэ хөнгөн хүнсний үйлдвэрлэл чинь мал аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалан үйлдвэрлэл гэсэн хоёр юм дээр л тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр мал аж ахуйн үйлдвэрлэлийнхаа нэг юм ген фонд, үржил селекцийн бодлогыг энэ Өрийн банкыг бүрдүүлэх, за ингээд ашиг шимт мал сүргээ сайжруулах, төв суурин газрын хүнсний хэрэгцээг яаж хангах хамгийн гол нь үйлдвэрлэлд нийцсэн мал аж ахуй байх хэрэгтэй. Үйлдвэрлэлд нийлсэн. Тэр үйлдвэрлэл дээр бодлого тэр стандарт нийцэл мал сүргийг өсөж үржүүлж явах хэрэгтэй. Буюу үйлдвэрлэлийн бодлого мал аж ахуйн бодлого хоёр нэг юм дээр нэгдэж явах ёстой. Энэ бичлэгийн одоо маш олон зохиол. Нэмж хариулах юм байна уу? За боловсролн дараа.
Ачааргал гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэгэхээр ер нь бол энэ 59 үйлдвэр омог хэвшил байгаа. За үүнээсээ яг 37 үйлдвэр байгаа юм. Монголын одоо яг энэ 37 үйлдвэрээс бид нар малын удмын сангийн үндэсний төв дээр энэ ген фондын хадгалах, генийг хадгалах ажлыг зохион байгуулад өнөөдрийн байдлаар нэг 16 үйлдвэрийн одоо малын нөгөө